За тэгээд манай энэ шугам бүжгийн холбооны багшийг бид нөр ураад Арслан намын байрандаа ингээд үргэлжлүүлээд ингээд явснаас хойш сургагч 3 багш бэлтгэгдлээ. Нэг нь бол би өөрөө сургагч авшаар бэлтгэгдсэн. Тэгээ одоо ингээд 2 сарын нуурыг үзэж гэж байна. Яг цагаан сарын дараа эхэлсэн. Тэгээд энэ дасгал хөдөлгөөн маань одоо үргэлжлээ явж байна. Энэ явсан хүмүүс ямар гоё ирч хүчтэй болж байна. Ямар гоё биеийг галбиржиж байна. Илүүдэл жингүү болж байна. Ажиллах ирч хүч урам зориг нь сэргэж байна. Миний хувьд ч гэсэн би өөрөө шүдний ажил хийдэг. Нүдний хараа муудж исэн. За тэгээ хүзүү шохоожлтой болж исэн, нуруу нугас ингээл өвддөг гэсэн дасгал хөдөлгөөнд энэ ажлын цагтаа ерөөсөө саад байхгүй өглөө 6:30-аас 7:30-ийн хооронд яг 1 цаг ингээл эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийгээ гарахад хөлс гараад тэгээ бид нар зур амаач хийгээл ус суугаад ингээл хувцас солиод гардаг. Тэгээд ирээд ажиллаа хийхэд ерөөсөө ядрал байхгүй ажлын бүтээмж нэмэгдэж байгаа. Тэгэхээр би энэ ярилцлагаараа дамжуулж ховдчуудыгаа за тэгээ манай энэ алтан барсчуудыгаа за тэгээд үе тэнгийн шүдний эмчнэрүүдийнхаа ер нь ховдынхаа бүх сайхан ээжүүд эмэгтэйчүүд одоо 88 наснаас 80 нас хүртэл эрэгтэй эмэгтэй бүх хүмүүсийг одоо энд ирээч манай шугам бүжгийн холбооны эрүүл мэндийн 5 цулын дасгал хөдөлгөөн, дархлаа сайжруулах дасгал, урт наслуулах дасгал яг хөгжмийн аянд хийдгээр их онцлог, маш их цоглог. Өглөө яг ингээ хөгжмийн аятаа дасгал хөдөлгөөн ихээр тэр өдрийн турш ирч хүчтэй байдаг. Тэгээ ингэж явагдаж байгаа шүү. Манай сургагч багш, манай багш урьж авчирсан багш Баяртуул багш маань одоо хөвсгөлд очоод бас энэ сургалтыг эхэлсэн. Зааланд бас айгүй мундаг ирч хүчтэй явж байгаа. Хэдий багш ботсон ч гэсэн манай энд бас багш нар бэлтгэгдсэн шүү. Үргэлжлээ явагдаж байгаа шүү гэдгийг яг хэлмээр байна. Ховдын шугам бүжгийн одоо энэ холбоо байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулаад ер нь яг хэдэн сарын хугацаа өнгөрөөж байна. Энэ хугацаанд давхарсан тоогоор Ховдын нийт одоо хичнээн иргэн яг танаа энэ холбоонд элсэж өглөө одоо энэ дасгал хөдөлгөөнд нэгдэж байна. Ямар үр дүн ер нь гарч байна? За яг цагаан сарын дараа 8-наас эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр одоо 2 сар гарan болчлоо. 2 сар гарan болчлоо. За тэгээд багш яг ирсэн цагаас эхлээд тасралтгүй ерөөс амралтын өдөрч байхгүй. Тасралтгүй явсан. За 5 сургагч багш бэлдсэн. За тэгээд нэг нь бол амжаагүй хот руу яваад нэг нь хөвсгөл шилж явчихж байгаа юм. За ингээд 3 багш үлдсэн. Бид нар 45 хоногийн турш багштайгаа сургагч багшийн юунд хамтдаа яваад тэгээд багш маань яваад бид нар үлдсэн. За ер нь давхарцсан тоогоор одоо ирснээрсээ болохоор зэрэг одоо нэг хэсэг хамт олоос тасрахгүй байна. Дасгалгүйгээр би байж чадахгүй байна гэдгийг мэдсэн хүмүүс байна. Тэгээ ирээд буцаад ажилдаа хөдөө гадаа яваад одоо манай 300 орчим хүмүүс ер нь энийг мэдсэн дасгал хөдөлгөөнд бол эрчимтэй ээжлээд ирж байна. Тэгээ энэний үр дүн гол нь одоо нэг манай нэг казак ихч байгаа. Тэр ингээ хөлн хөөлдгөө гар нь ингээ атгаж тавьж чаддгүй удаан бийсэн. Одоо бол хамгийн одоо идэвхтэй болсон. Тэгээ царай нь ингээ шингэрээ цагаарад ёсоо нөгөө тэгээд нөгөө эмэгтэй хүмүүс чи илүүдэл жинтэй. Тэгээ удаа ялхаа удаашардаг хүмүүс чинь би эрүүл мэндэ олж авсандаа баяртай байна. Би бол залуу насныхаа энэ бие төрхөндөө очсондоо баяртай байна гэд ерөөсөө энэ маш их үн цэн өгж байгаа. За тэгээ бид нар ард нь 15 минут яаж зөв хооллох вэ? Яаж амьдралын одоо хөвчлээ өөрчлөх үү гэдэг талдаар бас өнгөө бас юм яриа зөвлөгөө өгчдөг байна. Тэгэхээр энэ хүмүүс маань цагийн хуваар одоохондоо нөгөө хүмүүсийнхаа юунаас хамаарат өглөө 6:30-аас 7:30 төрийн ажилдаа, хувийн ажилдаа хүмүүс 8-аас өмнө аль хэдийн амжирчин гэсэн үг. Ингэж өөрчлөгдсөн байгаа. За тэгээд үдээс хойш оройхон бол бид нар 100 болоод дахиад орой анги нэх боломжтой байгаа.